дүүргийн албан бус насны түвшин боловсролын төв 1998 оны 7 сарын 24-ний дүүргийн засаг даргын 206 тоод захирамжаар анх байгуулагдчихсэн. Одоо ингээд 16 дахь жилдээ үйл ажиллагаа зохион байгуулж байна. За 2014 оны 1 сарын 2-оос эхлэн албан бус насны түвшин боловсролын үйлчилгээг дүүргийн иргэдэд хүргэж үйлчлэх байгууллага нэр өөрчлөгдөөд ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа. Мөн амьдрах ухааны сургалтын үйлчилгээ бас явагдаж байгаа. За манай хаан уул дүүргийн бусад албан бус насны түвшин боловсролын төвөөс ялгагдах нэг онцлог бас байгууллагын брэнд гэсэн одоо тодорхойлолттой нэлээд хэдэн ажлууд байдаг. За энэ нь манай байгууллага 2002 оноос хойш ажил сургуулиугүй иргэд буюу бага орлоготой иргэдэд өрхийн орлогоо нэмэгдүүлж эдийн засгийн хувьд бас хараад бус байх мөн амьдралынхаа чанарыг дэвшлүүлэхэд дэмжлэг болох хугацаар эсгийн урлал, арьсан урлал, шөрөө урлагийн сургалтыг бол санаачлан одоо модулыг боловсруулж багшаа бэлтгэн англи танхим одоо тунд төхөөрөмжөө бэлтгэсний үндсэн дээр хүссэн иргэдийг өөрсдийнхөө сонирхол хэрэгцээний дагуу сургаж амьдралын чанараа дэвшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг нэг юм үйлчилгээ байна. За энэ хоньны нарийн навсыг одоо цэвэр даавуутай тийм даавуутай хослуулж ингэж эсгэрүүлсэн байгаа. Энэ болохоор дан эсгийг нөгөө маркет хийснээс илүү нөгөө хөнгөн. Тэгээд нөгөө хээтэй энэ бас ингээ хоёр талаараа үсгэх боломжтой. Нөгөө хоёр талаараа үсгэх. Тэгээд өнөөдөр залуучууд бол ерөнхийдөө хавар одоо хүртгэнээс гараад хавар байх үед хүмүүсд дулаах юм. Ямар ч юмар хийж болно. Гол нь нөгөө нэг өөр тийм нөгөө яг цэвэр даавуу биш материал дээр бол эсгэрэхгүй юм лээ. Ер нь яг тийм цэвэр даавуу эсгэж ноос ч бас нөгөө хоёулаа нүтгэж цэвэр даавууч бас нэг хүн хүнлэг байна шүү дээ. Тэгээ ноостойгоо ингээд айгуусаа эсгэж тийм ямар ч ойлголт ороогүй. Тэгээ нөгөө даавуугаа сонгож аваад хэрвээ ингээд ягаан даавуу ч юм уу цэвэр даавуу сонгож аваад ноостойгоо яг цэнхэр ноосоор нэг хойлоод их юм гоё болно. Энэ хоёр талаар шинэ материал хийж байгаа. Шинэ бүтээгдэхүүн гэсэн чинь. Одоо энийг ингээд бас өөрөөр хэлбэл олон материал нь хийгээд өөр одоо пальто ч юм уу тий янз бүрийн өөрийн гэсэн хийсэн ямар л одоо хийж замтай дизайнтай тийм хийж бол хувцс хийж болно тэрийг бас хийж болно. Энэс арай зузаан хийх юм пальто тий плаж гэх мэт тийм төрлийн хувцсыг боломжтой юм шиг технологи байгаа. За албан бус насан туршийн боловсролын үйл ажиллагааны одоо чиглэлүүд бас өөрчлөгдсөн. За энэ чиглэлийн нэгдүгээрх нь бол гэр бүлийн боловсрол олгох үйлчилгээ байгаа. Энэ хүрээндээ бид гэр бүлийн одоо судлаач багш мэргэжлийн одоо хүнийг одоо авч гэр бүлийн одоо боловсролыг хороодын иргэд сургуулийн өсвөр насны одоо хүүхд залуучууд мөн одоо 16-аас дээш насны залуучуудын дунд гэр бүлийн боловсрол олох сургалтын хөтөлбөрөөр боловсруулад 14 оноос одоо ажиллаа эхлэв байна. За мөн хүн насан туршдаа суралцах хэрэгтэй. Боловсрлоо одоо сургууль одоо танхимаар суралцахаас гадна сургуулиас гадуур хүн биетэй суралцах боломжийг одоо нийлэх зорилгоор 2004 оноос Дэлхийн зүйн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр номын санг байгуулж одоогоор танхимын үйлчилгээ, явуулын номын сангийн үйлчилгээ, зөөврийн номын сангийн үйлчилгээ гэсэн 3 үйлчилгээг одоо зэрэг явуулж нийт одоо хаан уул дүүргийнхаа иргэдийг тасралтгүй бие дааж одоо суралцах боломжийг нээж ингэж үйлчлэгээ үзүүлж ажиллаж байна. За түүнээс гадна номын сангаараа дамжуулан олон нийт рүү чиглэсэн уулзалт, уралдаан тэмцээн, зохиолчдын одоо нэрмжит ажлууд гэсэн одоо ажлуудыг бид зохион байгуулалтад ажиллаж байна. За мөн ер нь одоо ажилд орж байгаа одоо ажил олгогчийн шаардлагыг одоо хангах бас нэг үзүүлэлт бол компьютерийн одоо мэдлэг боловсролтой байх ёстой гэсэн шаардлага байдаг. Тэр одоо шаардлагын үндсэн дээр бид 98 оноос хойш компьютерийн насан туршидчдын сургалтыг зохион байгуулж байгаа. За энэ сургалт маань анхан дунд гүнзгий шатны гэсэн бас хөлбөр хөтөлбөрүүдтэй болж зарим одоо ажлагчдын болцоотой цаг хугацаанд нь тодорхой одоо өөрсдийн хүссэн хэрэгцээний дагуу сургалтыг одоо тогтмол зохион байгуулж бараг 10 жил одоо сургалтыг зохион байгуулж байна. За ийм одоо брэнд одоо сургалтуудыг бас манайх зохион байгуулж байгаа. Тэгээ олон талт хөтөлбөрүүдийг, уян хатан хөтөлбөрүүдийг
суралцагчдын хэрэгцээнд зориулсан одоо бэлтгэж үйлчлэгийг үзүүлээд явж байна. 1 2 3 4 Хөгжмийн дугуйлан хүний анхаарал шууд татлаа. Энэ хамтлаг болцсон шиг харагдаж байна. Тийм одоо жишээлбэл өнөөдөр ингээд хүүхдүүдийн тоглолтыг ингээд сонсож байхад манай хүүхдүүд бол маш одоо гайхалтай хөгжих боломжтой гэдгийг одоо нотолж харуулж байна. Тэгэхээр хүүхэд бүрийн хөгжүүлэх гэдэг сэн газрын одоо хөтөлбөрийн хүрээнд авьяас хөтөлбөр бас гэгэл төвшин төвүүдийн дунд хэрэгжсэн. За энэ одоо хэрэгжсэний үр дүнд 10 сая гаруй төгрөгийн одоо фонд хөрөмж хөгжим зөвлөсөөр бол хангагдсан. Ингээд мэргэжлийн багшийг аваад хүүхдүүдийн хэрэгцээнд одоо тулгуурлан өөрсдийн хүсэлтээр хөгжмийн сонгуулиуд ингээд дугуулангаа 7 хоногт 2 удаагаар сургалтыг зохион байгуулж байна. Ингээд дугуулангийн маань үр дүн багшийн маань бас нөр хөдөлгөөний үр дүнд хүүхдүүд маань одоо өөрсдөө аль нэгэн хөгжмийн зэмсгийг эзэмшээд тэгээ гол нь хөгжим тоглох нь гол биш, бас хамтлаг болж ажиллах, багаар ажиллах, хөгжмийн хэмнэл одоо байх, тэгээд бас төсөв төвчээртэй байх, өөртөө ихтэй байх гэсэн ийм одоо чанарууд нь одоо энэ дугуулангаар авьяас хөтөлбөрөөр өсгөж байгаа гэдээ бас алхалтай байна. За ингээд 6 сарын 1-нд хүүхдүүдийнхээ одоо авьяас хөтөлбөрийн тайлбар одоо хийхэд мөнгө бардам байх бололцоо бас намайг хүрцээ. Авьяас хөтөлбөрийн хүрээнд 5 дугуулыг хичээлж байгаа. Энэ дугуулангийн бас нэг нь график дизайны дугууланг багц, суур, бүрэн дүнд боловсролын суралцагч хүүхдүүдийн дунд одоо зохион байгуулалт ажиллаж байна. Энэ одоо дугуулангийн үр дүнд хүүхдүүд сонирхсан одоо ихээ бэлтгэх, эсвэл зураг одоо засварлах, мөн өөрийнхөө хүсэлтэд одоо зарим одоо орчныг бүрдүүлэх талаар бас суралцж байгаа. За ингээд дугуулангийн гол зорилго юу вэ гэхээр ерөөсөө хамтран суралцах, багаар ажиллах, бие биенээсээ суралцах, өөрийнхөө хүсэл одоо эрмэлзээ шийдвэрлэх юм зүйлээ одоо тэр хичээж байгаа дугуулангаараа илэрхийлэх боломжууд бас хүүхдүүдэд олгогдож байгаа. За мөн арсын урлагийн сургалтыг туршуулаад бид гар урлагийн дугууланг одоо хичээлж байна. Энэ гар урлагийн дугууланд хүүхдүүд ски дээр одоо төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж сурч байна. Мөн арсын урлагийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, мөн шуруу урлаар өөрсдийнхөө хүссэн одоо гоё чимэлийн зүйлс одоо цөмгтэй бусад бүтээгдэхүүнийг хийж ингээд сурч байгаа. Ингээд дугуулын хичээлсний гол үр дүн бол өөртөө ихтэй болох, чөлөө цагаа бас зөв зүйлд одоо зориулах. Тэгээд өөрийнхөө одоо хийсэн бүтээлээр бахархаж хамт олонныхоо одоо бүтээлийг үзэж бахархаж хамтран суралцахын боломжуудыг олгож байгаа энэ хөтөлбөрүүд бас хэрэгжиж байна.